Дархангуул аймгаас мэдээлэл хүргэж байна. Дархангуул аймгийн залуучууд театрын даргын нээлттэй сонгон шалруулалт 2025 оны 7 сарын 7-нд болж миний бие энэ шалгалтанд орж 75 оноогоор нэгээр гарч тэнцэж шаардлагыг хангаж шалгалтанд нь тэнцсэн уран бүтээлч хүн байгаамаа. Ингээд одоо үүнээс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр Дархангуул аймгийн засаг дарга аз жаргал томилохгүй өдийг хэрэгсэн тул миний бие зогох хууль журмын дагуу Дархангуул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмж гаргасан юм аа. Нэхэмж гаргасны дагуу өнөөдөр Дархангуул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хөдөлцөөд миний нэхэмжлийг бүхэлд нь одоо хангуулж ажиллахыг аймгийн засаг даргад одоо даалгаж байна. Ингэхээр зэрэг болвол аймгийн засаг даргын одоо томилохгүй байсан шалтгаан хуульд одоо нийцэхгүй байна. Хууль бус байна гэсэн дүгнэлтийг захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэн зөв дэнсэлж одоо ингэж нэг тал гаргалаа гэдгийг одоо би хэлж байна. Ийм учраас болвол энэ аймаг орон нутгийг удирдах байгаа улс төрийн албан тушаалтан засаг дарга нар төрийн албыг улс төрийн албатай хольж болмооргүй байна. Яах гэж орон даяар нээлттэй сонгон шалгуулалт явуулсан юм бэ? Улс төрийн алба болгож байгаа бол тэрийг хилээд ингээд улс төрийн албаар томилно гэдэг хууль журамдаа өөрчлөлт оруулмаар байгаа юм аа. Би ганцхан боловч над шиг одоо бас хохирсон олон хүмүүс байгаа гэж би бодож байна. Тийм одоо мэдээлж байдаг. Ийм учраас болвол энэ Монгол Улсын төрийн албаны зөвлөл энэ хууль бус томилгоо энэ төрийн албаны хуулийг одоо гуйл болгодог улс төрийн албатай хольж эндүрдэг энэ дарга нар дээр арга хэмжээ аваашаа гэж би хүсэж байна.